За сайн бацгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Байгаль гэдэг. Тэгээд би саяхнаас хор тавдартай тэмцэгч гэдэг энэ группт би гишүүн болж ороод тэгээд одоо бас админ хийх боломжтой болсон байгаа. Тэгээд би саяхан өөрөө хөхний хор тавдар тусаад тэгээд хор тавдраа эдгээгээд тэгээд одоо ингээд хор тавдаргүй гэсэн онцтой болсон байгаа. Тэгээд энэ группт байгаа хүмүүсийн ихэнх нь ингээд би харлаа л да ингээд нөгөө тэг хүмүүсийн пост бичиж байгаа юмнуудыг харахаар ийм байгаа даа. Ер нь бол их тийм айдастай байх шиг байна. Хавдар тусан гэдэг бол үнэхээр амар. Би ч гэсэндээ хавдар тусаад хамгийн түрүүнд юу гэж бодож ирсэн бэ гэхээр би ингээд биеийн залуухан байж иж тэг би хавдар тусаад би ингээд юу ч үзээгүй амьдрал үзээгүй байж иж би ингээд үхэх юм байна гэдэг. Тэг би үхэх юм бол би охинтой тэгээд би охиныгаа яах юм бэ? Миний охин жоохон байна гэдэг ийм надад айдас төрж ирсэн. Тэгээд ер нь айдас яагаад төрдөг вэ гэхээр таны нөгөө юмыг мэдгүй байгаа байдал, та өвчнөө мэдгүй байгаа, өвчнийхээ оншийг ойлгохгүй байгаа. За тэгээд тэр нөгөө ирээдүйд хийгдэх эмчилгээ болон нөгөө ирээдүйдээ найдлага байхгүй байгаа тэр нэг мэдэхгүй юм байгаа даа шүү дээ. Ирээдүйд одоо юу болохыг мэдэхгүй, өөх гээд байгаа юм уу, юу болох гээд байгааг мэдэхгүй бах тэр мэдрэмж хүнийг хамгийн ихээр айлгадаг юм билээ. Тэгээд хүн айдастай байхаар юу тохиолддог вэ гэхээр ерөөсөө ингээд бүх юм харанхуй болж хувирдаг. Ингээд тийм эрүүлэр сэтгэж чадхаа болдог юм уу да. Нэг тийм мэдрэмж төрдөг юм лээ. Тэгээд би та хэдтэй өөрөө нөгөө нэг өвдөж те өөрөө хүн хаалгаанд орж те өхөлтэй ингээд нүүр тулж үдсэн хүний хувьд хэлэхэд хамгийн түрүүнд нэгдүгээрт өөрийнхөө оншийг мэдснээс хойш одоо те дараачийн одоо энэ өвчин чинь миний туссан байгаа өвчин одоо ямар өвчин юм бэ те ямар эмчилгээ хийлэгдэв манай Монголд ямар эмчилгээ хийлэгдэв те гадаадд ер нь ямар жишг байдیں гэдгийг та хэд маань нэгдүгээрт хамгийн түрүүнд судалж үзээрэй. За би өөрөө яаж судалж исэн бэ гэхээр би яг хуу Америкт амьдардаг учраас англи хэлтэй. Тэгээд Google дээр л англиар өөрийнхөө оншийг бичээл ингээл хайгаад ингээд олж исэн янз янзын. Тэгтээ янз янзын нөгөө нэг тэр source гэдэг юм чинь чухал шүү дээ, их сурвалж гэдэг юм. Тэгэхээр ямар их сурвалж байна? Яг одоо тэр улсын нийгэмлэгээс нь гаргасан сурвалж юм уу? Эсвэл хин нэг хүний яриа юм уу? Тэ энэ бүх юмаа өөрөө би ингээд цэнзээ өртөөгөр үзээд. За тэгээд дараагаар нь бүр эмчтэйгээ уулзахаас өмнө би аягүй сайн судалсан. Тэгээд эмчтэйгээ уулзах үедээ ингээд тэ аягүй олон асуулт бэлдээд тэ ингээд өөрийнхөө мэдгүй байгаа ингээд тэ тийм юмнуудаа бэлдээд ингээд эмчтэйгээ уулзчихсан. Тэгээ ер нь бол хавдар гэдэг зүйл маш их түгээмэл болсон. Ер нь айл гэр болгонд нэг хавдартай хүн байх шиг байна. Тэгээд би айгүй олон өөрийнхөө гэр бүлийн хүмүүсийг ч гэсэндээ хорт хавдар гэдэг өвчнөөс алдчихсан учраас надад нэг юм юу байна л да. Би ойлгоод байна. Өөрөө ч өвдөж үтсэн. Тэгээд өвднө гэдэг айгүй хэцүү. Тэгээд ганцхан нөгөө нэг энэ хавдар туссан хүн нь өөрөө ингээд зовоод байт юм биш. Гэр бүлийнхэн гишүүд нь маш ихээр зовж ханалдаг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зөвлөгөө бол гэр бүлээрээ бүгдөө тэ энэ өвчнөө ингээд маш сайн судалж үзээрэй. Тэ яг ямар үе шатн дээр нь явж байгаа юм тэ ямар эмчилгээ Монголд ер нь манай оронд ингээ хийгдэж болдгийн. За гадны орнуудад ямар эмчилгээ хийлгэж болдгийг гэдэг одоо хилтэй устай бол бүгдийг мэдэх боломж байна. За хэрвээ хил устай биш те тийм нөхцөл байдал байгаа хүмүүс та хэд маань одоо нөгөө Google Translate гэдэг юм байгаа шүү дээ те. Сүүлийн үед Google Translate ч юм бүр айгүй юу сайн орчуулга хийдэг болсон байлээ. За тэгэхээр одоо англиас
Одоо та нэг өөрийнхөө он шиг эмчээсээ энийг одоо англиар энэ он шиг чи юу гэж хэлдэг юм, эсвэл орсоор юу гэж хэлдэг ингээд одоо нөгөө дэлхийн нөгөө өргөн хэрэглэгддэг хэлүүд байгаа шүү дээ. Тэрүүгээр нь яг юу гэдгийг нь мэдээд ямар үе шаттай байгаагаа та хэд маань мэдэж аваад за тэгээд тэрийгээ ингээд Google дээр тайх нь байна. За ингээд энэ өвчин шин талаар зөндөө олон мэдээллүүд гараад хүрээд ирнэ. Тэрсэн хорт хавдрын тухай ямар эмчилгээ хийж болох юм, яадаг гэдэг одоо баг хэдэн хувийн магадлал те ингээ бүх юм гараад ирнэ. Тэгэхээр таны нөгөө нэг айдас гэдэг юм чинь багасаад эхэлдэг юм аа. Тэгээд нэгэнт одоо айдас чинь багасаад эхлэхээр дараачийн удаа та ингээд эрүүлэр сэтгэх боломж чинь ингээд илүү дээр болоод эхэлдэг аахгүй юу? За тэгээд тэрийг би нэгдүгээр та хэдтэй хэлэх гэсэн. За хоёрдугаарт гэх юм бол энэ хорт хавдрыг нь шүү дээ те. Яаж даван туулдаг юм бэ гэхээр мэдээч хэрэг нөгөө нэг эмчийн одоо эмчилгээ тэр одоо юу хагалгаа байд юм уу те хавдрыг авах эсвэл бол одоо химийн эмчилгээ шаардлагатай бол химийн эмчилгээ тэгэл энэ туяаны эмчилгээ шаардлагатай бол туяаны эмчилгээгээд таад маань тэрийгээ бол эмчээсээ сайн зөвж асууж аваад хийлгэх хэрэгтэй. Энийгээ бол хийлгэх хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор сэтгэл зүй буюу сэтгэл санааны асуудал айгүй чухал байдаг юм аа. За сэтгэл зүй гэхээр энэ хавдар туссан хүмүүс ерөөсө хамгийн түрүүнд ингээд сэтгэл санаагаараа буугаад өчтдөг байхгүй юу? Ингээд тэгээ энэ хавдрыг эмчлүүлэхийн тулд маш их мөнгө орох юм байна. Одоо яа гэв би өстө гэрээхнийгээ зовоомааргүй байна гэдэг сэтгэл санаагаараа ингээд буугаад өчтдөг. Тэгээд би та хэдэ нэг л юм хэлье. Мөнгө төгрөг одоо эд хөрөнгө юу вэ те? Энэ болвол төр зүрийн асуудал энэ зүйлийг дахиад эргэл олоод авах юм боломжтой байдаг байхгүй юу? Харин хүний эрүүл мэнд таны амь нас бол хизээч ингээд нөхөхдөггүй те ийм зүйл гэдгийг та ойлгоод тэгээд эндээ маш ухаантай хандаарай. Хавдар бол ер нь маш үнэтэй эмчлэгддэг эмчилгээ өвчин штэ те. Одоо ихэнх хүмүүс бол тэгэл гэр орон хамаг байдаг юм зарж үрээл ингээл хавдраа эмчлүүлдэг. Гэхдээ ингэж эмчлүүлэхдээ хэрвээ таны сэтгэл санаа чи өөрөө цаанаасаа айгу тийм юутай байгаа л те. Guilty санагдал ийм байгаадах юм бол таны эмчилгээ чинь ингээ үр дүнгүй болно. Тийм учраас ерөөсөө л одоо энэ эд хөрөнгө юу байдгийг тэрэндээ санаа зовхын оронд ерөөсөө өөрөө өөр дөрөө төвлөрөөд биегээ хайрлаарай. Тэгээд сэтгэл санаан дээр ерөөсөө би энэ өвчнийг даваад гарна, би идэгнэ гэдэг ийм ерөөсөө өөртөө тийм бат итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө тэгэж хэлжээж энэ эмчилгээгээ хийж эхлэх хэрэгтэй. Тэгхгүйгээр юмыг яаж мэдхүү гэдэг ийм байдлаар хандаад те. Ингээд эхлэх юм бол бас л яг ялгаагүй юмыг яаж мэдхүүл болох байхгүй юу? Тэгэхээр ингээд анханасаа би чадна би энийг даваад гарна гэдэг ийм итгэлтэйгээр та хэд маань одоо эмчилгээгээ хийлгээрэй. За тэгээд гурав дахь нь болохоор надад бас нөлөөлж исэн зүйл юу вэ гэхээр би нөгөө өөртөө ингэж хэлчихсэн байхгүй юу? Энийг болохоор би нэг таньдаг хүнээсээ сонсч байсан. Тэгээд энэ нь болохоор юусэн бэ гэхээр орой алга ингээд унтахдаа би ингээд би идэж гин, би идэгцэн байна. Миний бие өстой гоё ид сайхан болж гин, идэж гин гэдэг ингээд өөртөө хэлээд бүр тийм бясалгал маягийн юм өдөрт орой ингээд болгон би орондоо авчижээд унтахаас өмнө тэрийг дандаа ингэж бодоод дотроо ингэ хэлээд байсан. Тэр надад айгүй их нөлөөсөн юм шиг санагдаад байгаа. За дөрөвдүгээрт миний өгөх зөвлөгөө гэх юм бол та хэд маань талархлын нэг юм дэвтэр нээчээрээ. За тэгээ тэр дэвтэр дээр өөрийнхөө ингээд те тэр тухайн өдөр бодогдож байгаа бодол танд одоо юу тохиолдсон уйтахаар гуниг байд юм те бүгдийг нь тэр дэвтэр дээр ингээд бичээрэй. Энэ дөрөвдүгээрт нөгөө нэг өөрийнхөө сэтгэл санаа энэ дотроо бодож байгаа бодол бүх юмгаа ингээд дэвтэр дээр ингээд цаасан дээр бичнэ гэдэг нь айгуу чухал юм байна л да. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр ингээд та өөрийнхөө бүх айдас байна уу те эсвэл бол ингээ мэдрэмжээ ингээ цаасан дээр буулгаад биччихээр энэ нэг танаас ингээ нуруунаас чи ингээ юм ингээ аваа хийцэн юм шиг юм мэдрэмж төрнө. Тэгээд анх би энийг яасан бэ гэсэн чинь би манай хөрш
би Америкт амьдардаг болохоор манай хөрш ингээд надад би хавдар туссан гэдэг ингээд хэлсэн чинь надад юм үзэг цаас 2 бэлгэлгүй юу? Дэвтэр цаас 2 бэлгэлээ. Тэгээд надад тэгсэн мэсэн тэр цаасан дээр бичгтээ ингээд өөртөө тохиолж яаж байгаа бүх мэдрэмжээ энэ дээр бичээрэй гэж бичсэн байсан. Тэгээд тэр надад бас айгүй их сайнаар нөлөөсөн. За бас талархлын дэвтэр гээд бас тусдаа нэг дэвтэр нээчээрээ. За тэгээд энэ дэвтэр дээр та одоо хавдар туссан хүн ямар юмныхаа талархлыг бичтiin гэж бодож иж магадгүй. Гэхдээ та ингээд нөгөө сайн сайхан зүйл дээр ингээд төвлөрөөд өөрийгөө эдгэхийн тулд сэтгэл санаагаа ингээд сайхан байлгахын тулд энэ талархлын дэвтэр гэдэг юм нээгээд тэгээд тэрэн дээр ингээд өдөрт тохиолдож байгаа танд өөрт чинь ингээд сайхан мэдрэмж төрүүлж байгаа юмнуудаа бичих хэрэгтэй. За жишээлбэл ингээд өглөө би ингээд ямар ч байсан амьд мэд сэрлээ гэдэг энэ юугаа өглөө талархлын дэвтэр дээрээ бичиж болж байна. За өнөөдөр миний өвчин арай бага мэдрэгдэж байна. За эсвэл бол ингээд би агаар амьсгалах юу байна? Ирч хүч надад байна. Энэ сайхан яа тийм өглөөний наранд талархаж гин гэх мэтчлэнгээр ингээд баг багаар ингээд жижиг юмн дээр ингээд төвлөрч бичнэ, талархлаа бичнэ. За эхний ээлжинд бичихэд ингээд юм олддгүй юм. Гэхдээ ингээд өдөр ирэх тусам ингээд өөрийгөө хүчлээд ингээд юун сайхан байна гэдэг юмыг ажиглаад ахаар зөндөө их юм талархах юм гараад ирнэ. Тэгэл үр хүүхдээсээ ихсүүлээл ингээд талархах юмнууд гарч ирэн. Тэгээд энийгээ та хэд маань ингээд сайхан талархлын дэвтэр дээр бичээд яваарай. За ер нь бол эдгэрэл нөгөө гэдэг юм чинь энэ зүрх сэтгэл дотроос хамгийн түрүүнд эдгэж эхэлдэг юм шиг байна лээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та ингээд дотроосоо ингээд тайван болоод сэтгэл санаа чинь ингээд тайвшраад эхлэхээр би чинь ч гэсэндээ дагаад ингээд тайвшраад эрүүлжээд таны нөгөө хийсэн эмчилгээ чинь сайжраад эхэлнэ. Гэдгийг би бүр баталгаатай хэлье. За тэгээд энэ групп хэрвээ одоо таны аав ээж одоо таньдаг хайртай хүн чинь хэрвээ хорт хавдар туссан болохоор та энд байгаа бол бас энийг хайртай хүндээ хэлээрээ миний бичлэгийг бас үзүүлж болно. Үгүй болвол энэ нөгөө нэг хорт хавдар гэдэг чинь ганцхан хүний өвчин биш. Тэр гэр бүл тэр чигээрээ ингээд энэ өвчнөр өвддөг. Яагаад тэгэхээр хайртай хүн нь ингээд өвдсөн байхыг харах ямар хэцүү илээ те. Тэрэндээ ингээд олигтой тусалж чадахгүй байгаа юм шиг юм мэдрэмж төрөх тэр энэ бол маш хэцүү. Тэгэхээр энэ аргыг бас гэр бүлээрээ хэрэгжүүлээрэ. Тэгээд гэр бүлээрээ ингээд сэтгэл санаагаараа ингээд тайван болоод сэтгэлээрээ ингээд бүгдөө нөгөө нэгтэй энергиэрээ ингээд энэ хүн идэгж байгаа та идэгж гин ингээд би идэгж гин гэж энэ бодол энэ маш хүчтэй гэдгийг би та хэдэд хэлье. Ягаад тэгэхээр би өөрөө яг ингэж өөрийнхөө энэ өвчнийг даван туулсан учраас одоо баталгаатай хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд миний ойлгосон юм бол хүн ерөөсөө юм 4 юмны одоо нийлбэр гинэ. Энэ 4 юм нь юу вэ гэхээр нэгдүгээр таны энэ одоо махан бие махбод. За тэгээд тарих оюун ухаан, тэгээд сэтгэл зүрэх, тэгээд дөрөвтг нь болохоор энэ сүнсэн бие гэдэг юм байгаа. За тэгээд сүүлийн үед одоо ингээл нөгөө өвчтэй хавдрын янз бүрийн өвчин туссан хүн чинь аргаа барахтаа бүхэл төрлийн сайн гэсэн юм болгоныг хэрглэж үздэг тийм үү. Тэгэнгүүт одоо ингээд янз янзын галын эмчилгээ, янз янзын юмнууд байна л да. Одоо лам бөөгөр явах юм байна. За та тэр лам бөөгөрөө явж болно. Яагаад гэх юм бол эн чинь таны нөгөө нэг сүнсний чинь хэрэгцээ байх нь шүү дээ. Сүнсний хэрэгцээ буюу ингээд таны одоо гэрлэн бүрхүүл гэж байдаг бол энийг чинь ингээд эмчлэх нэгэн эмчилгээ байх нь байна. Гэхдээ та энийг хийлгчээд тэгээд одоо дараачийнхаа нөгөө нэг эмчийнхаа үгийг сонсгоо болоод эмчилгээгээ хийлгэхгүй байж болохгүй гэдгийг би та хэдэд анхааруулмаар байна. Тэгээд бас нэг юмыг би анзаарсан зүйл нь болохоор би ингээд Америкт байхдаа амар их ингээд гүрээж ажиллаад тэгээд гүрээж ажилласаар агаад ингээд өвдсөн байхгүй юу. Тэгээд миний олсон мөнгө төгрөг байна уу те тэн бүхэн ингээд байхгүй болоод ингээд явчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээс би нэг л зүйлийг ойлгосон. Тэр болохоор одоо мөнгө эд хөрөнгө гэдэг зүйл болвол одоо тийм чухал биш юм байт юм бэ лээ. Хүн өвдөөд одоо те ингээд үхэлтэй ингээд нүүр тулах үед юу бодогддог вэ гэхээр тэр
таны өмсөж зүүж байгаа гоё юмнууд байна уу? Эсвэл одоо эдэлж хэрглэж байгаа юм байна уу? Гоё машин тэрэг одоо юу ч байсан гэсэн одоо ямар ч үн цэнэгүй болдог. Тэгсний оронд нэг ганц өдөр ч гэсэн өвтгөө агаад ганц өдөр ч гэсэндээ эрүүл байсан бол гэдэг ийм л юм бодогдд юм билээ. Тийм учраас та хэд маань эрүүл мэндийгээ юугаарч битгий солиорой. Тэгээд нэгэнт өөрөө өвдсөн хойно ингээд танаа гэр бүлийнхэн ингээд таны эргэн тойронд байгаа хүмүүс бүгд ингээд адилхан сэтгэл зүгээрээ өвддөг учраас тийм хэцүү байлгаач тэр хүмүүсийг бас эргэн тойрноо бас хэцүү байлгаж ингээд муугаар хэлэхэд баашлахгүйгээр энэ өвчнөө бас даван туулж гараарай гэж би хэлгэсэн. Тэгээд хамгийн гол нь юм чинь сэтгэлийн хүч, хүн сэтгэлээрээ хүчтэй байхад аливаа зүйлийг даваад гарч чаддгийг шүү. Тэгээд та хэдтэй амжилт хүсье. Миний энэ хэлсэн нэг хэдхэн зөвлөгөөг та хэд маань дагаад үзээрэй. Тэгээд би ингээд чин зүрх сэтгэлээсээ хэлж байгаа учраас хин нэг хэрэгтэй хүнд нэг хүрэх байхаа гэж найдаж байна. За ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд хэрвээ миний энэ бичлэг таалагдах юм бол бас хэрэгтэй хүнд нь шеэрлж түгээгээрэй. Гэт түр баяртай.